Жилд 55-аас 70 мянган тээврийн хэрэгсэл импортоор орж ирдэг. Грекийн эдийн засаг сэргээгүй хэвээр байна. Эдгээр болон бус мэдээллийн дэлгэрэнгүй одоо үзүүлье. Эхний мэдээ эдийн засгийн байнгын хороо өнөөдөр хуралдаж хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөл болон хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Засгийн газраас өргөн мэдүүлсэн хуулийн төсөлтэй холбоотой 60 зарчмын зөрүүтэй санал гаргасныг нэгтгэж чадсан юм. Хэлэлцснээр ээлжит бус чуулган гаргах боломжтой болж байна. Эдийн засаг хямарсан хямраагүй гэж маргалдгаа болон хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх тал дээр 2008 оны сүүл 2009 оны ихэнх үеийн хямралаар хомигдсон шиг энэ удаа 150 болох нөхцөл үүсгэснийг Чингис Бондыг гарган байж аварсан гэж ардс нам тайлбар хийж эхэлсэн байгаа. Одоо хөрөнгө оруулалтын орчин муудсан тул шин зохицуултыг гарган нэн яралтаа өгүүлэгдэж байгаа зүйл залтуудыг бий болгохыг засгийн газар учирсан. Харин өргөн барьсан 5 хуулиас 2-ыг нь хэлцэх боломжтой болсныг улсын хурлын гишүүд тунгааж байгаа юм а. Тээзүү батлагдсан тохиолдолд ерөөсөө хөрөнгө оруулалт хийх хугацаа тодорхой болдог л доо. Яг тэр тээзүүтэйгээ уялж байгаа мó юу гэдэг нэг асуулт байна. Хоёрт нь уулуурхай хүнд үйлдвэрийг салгая гэдэг эмбэр гишүүний санал бол маш зөв юм байна. Бид энэ дээр яаж юм гэхээр хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа бол 9 жилдийнх бол 30 жил байгаа. Тэгээд хайгуул хийгээд юм тааруул за цаашаа үргэлжлээд лиценз болоод явдаг ч юм. Таарахгүй бол хоосон болоод үлддэг. Ийм л асуудал шүү дээ. Тэгэхээр заасан тээзүү батлагснаас хойш тодруулбал яг хугацаа байж болох баг. Гэхдээ тээзүүдэд тэртээ тэргүй яг амьдралдаа нийцсэн хугацаагаа тавьсан л байдаг. Энэ хугацаанд анхны хөрөнгө оруулалтаа хийнэ гэсэн байдалтай байж байгаа. Тэгэхээр тэрнтэйгээ яаж холбогдож байгаа юм бэ? Хийхээсээ өмнө гიშг авах гэж байгаа хгүй. Тэ? Ийм хэмжээ хөрөнгө оруулалт хийнэ гэж амлаад ийм хугацаанд энэ хөнгөлтийг эдэлнэ гэж байна. Тэгчээ бид нар ч юу ч тэрний харин бид нар юу сонирч байгаа бол сонирч байгаа байхгүй тийм үү? Гэтэл хөрөнгө оруулалт хийхэд хугацааг нөгөө талд үүрэг болгож тавихгүй болох төр эрхээ эдлээд идэг тийм үү? Хөрөнгө оруулж ирэх үүргээ бидлэхгүй байх юм бол бид нар энэ хууль гаргасны утга нь алга болчих. Тийм гэж. Нөгөө талаас гэх юм бол ерөөсөө энэ гэрчлийн хугацаа гэдэг чинь тухайн төслийг одоо эдийн засгийн үргэлжлэх хугацаатай уялдаж ашигласан хугацаа шүү дээ. Хөрөнгө оруулалтыг бол хин ч гэсэн айлгах богино хугацаанд хийх хүсдэг тийм үү? Тэгэхээр бид нар тодорхой хугацаа шахаж өгснөөрөө хөрөнгө оруулагчдыг бас энэ хугацаанд багтахын тулд төрийн шүүхэн ажиллах тэр хандлагыг төрүүлж өгч байгаа байхгүй. Сайдвал Монгол оронд хөрөнгө оруулалтаа илэрхийлж ирж байгаа хүнд урьдчилан тогтворжуулалтын гэрчлэгээ олгоно гэсэн юм яриад байгаа байхгүй. Тэр зүүн май зүүн хамаарлаггүй юм шиг яриад байгаа тийм ээ. Дараа нь таних бол үйлдвэр босгоход хийдэг эдийн засгийн техник эдийн засгийн үндэслэлийн тооцоог харах тийм юм яриад байгаа юм байна шүү. Тэгэхээр одоо сая Батбаяр сайдыг бол би араа зөв тайлбар хийчихүүл гэж бодоод байгаа. Хөрөнгө оруулалтын хуулийг бид нар тэр болгон өөрчлөөд байхгүй. Бол хөрөнгө оруулалтын хуулиа өөрчлөөд эрх зүйн орчноо докторгүй байгаа жил өнөөдрийн одоо хямралын гол үндэс болж байгаа. Надрыг би нийт гишүүдийн 3-2-оор Энийхээ дараа жижиг дунд үйлдвэрийн хуулинд зайлшгүй яаралтай өөрчлөлт оруулах ёстой. Энд чинь жижиг дунд үйлдвэрт өгөх хөрөнгө оруулалт чинь бас 1 тэрбум ээж болон 500 сая. Энэ бүхэн жижиг дунд үйлдвэрийнхээ хуулийн дээр ямар юу хийж өгөх юм бэ гэж нийт бизнесийг тэгшэрхтэйгээр авч үзэх ийм хоорондоо логик холбоотой хуулиудыг оруулъя л гэж ярьсан. Энэ дээр яахгүйгээр ерөн шүүгээд ингээ явах нь зүйтэй. Энэ хууль чинь бас тийм ч амар хэрэгцэж хууль биш. Яг гараад ирэхээр бол өчнөө л юм даавал. Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг даган аж ахуйн нэгжийн орлогын албан дотрын, нэмэгдсэн өөрсдийн албан дотрын, гайлын тариф, гайлын дотрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт орно. Эдгээр дотрын орчнуудыг доктортой байлгахаар бизнес газар амлаж байгаа юм а. Арлын Японоос босгохоор ажиллаж байгаа Самурай бондыг төсвийн цорхойг нөхөх биш. Хямд их үүсвэртэй урт хугацааны хөрөнгө оруулалтанд зарцуулах нь үр дүнтэй гэдгийг эдийн засагчид хэлж байна. Төсвийн орлого энэ жил 1.5 их 80 төгрөгөөр дутах тооцоо гаргасан ч гэлээ эдийн засгийн хэд хамааралтай байдлаас гарахын тулд зардлаа танаж ирээдүгөө харсан бодиттой ажилд Самурай бондын хөрөнгийг зарцуулах нь оновчтой шийдэл болно гэж үзэж байна.
Самура бондын хөрөнгийг эргүүлээд йенээр төлөх учраас ханшийн эрсдлийг тооцоолох ёстой байлээ. Ингийн тулд Самура бонд босгож хэрэгжүүлсэн төсөл Япон руу бүтээгдэхүүн гаргаж йен авчирдаг байвал илүү давуу тал болж нэг ёсондоо ханшийн өөрчлөлтийн эсрэг хамгаалт болох юм байна. 600 сая $тай тэнцэх хэмжээний Самура бонд нь тухайн үеийнхээ ханшаар тооцогдно. Тиймээс эргээд йений хөрөнгө оруулалтуудыг түтхүү санхүүжүүлэх нь оновчтой гэдгийг зөвшөөрч байна. Тэр хугацаанд тэр хүүгээд нөгөө босгосон мөнгөтэйгөө буцаад төлөхийн тулд маш их үр ашигтай зарцуулах хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр одоо сайхан өгөөчтэй үр ашигтай төсвүүдийг санхүүжүүлэх хэрэгтэй. Дээрээс нь хооч үеийн хэрэглэх одоо бас ирээдүйд урт хугацаанд өгөөж өгөх тэр төслүүдийг бол бас санхүүжүүлж болно. Ямар ч байсан хэрэгэл Энэ жил хөрөнгө оруулалтын төслийг 500, гадаадын зээл ашиглалтын түвшин буурч байгаатай холбогдуулан төлөвлөсөн зардлыг 170, урсгал зардлыг 300 тэрбум төгрөгөөр танах шаардлагатай байгааг сангийн сайд мэдэгдэж байлаа. Төсвийн байдал Самура бондыг нөхөөс маягаар хэрэглэх нь гэсэн хардлага эдийн засгийн дунд байгаа юм а. Зээл нь хайрцангуй тогтвортой хяналт сайтай байдаг. Иймд дэлхийн олон улс орнууд төдийгүй Япон улс ч өөрөө Самура бондын хөрөнгөөр эдийн засгаа бэхжүүлсэн байдаг юм байна. Ерөнхий сайдын 30 минут уулзалт өнөөдөр боллоо. Энэ үеэр төсөвт тодтгол хийх зайлшгүй тухайг сайд хэлсэн юм. За мөн засгийн газарт улсын их хурал 5 тэрбум $, бонд босгох эрх өгснийг дурдаад үүнийг бүрэн ашиглахаа дуулгалаа. Хөрөнгө оруулалтын хууль гарсны дараа Монгол улсын нэр хүнд олон улсын тавцанд үсч бонд гаргах боломж дахин бий болох талаар ерөнхий сайд ярьжээ. Шинжлэлийн засгийн газар одоогийн байдлаар 1.5 тэрбум $, бонд гаргаснаас 700 орчим сая $, нь зарцуулагдж дууссан. Үлдсэн 800 орчим сая $-оос тодорхой зүйл зарцуулахаар засгийн газрын шийдвэр гарсан нь 500 орчим сая $, байна. Цаана 300 сая $, үлдэж байгааг үйлдвэрлэлийг дэмжих чиглэлд зарцуулахаар төлөвлөжээ. Түүнчлэн Самура бондын санхүүжилттэй 600 сая $, үнэ бөхий Японы бараа бүтээгдэхүүн эх сараас нийлүүлэгдэж эхлэх гинэ. Ингэснээр дахин 3.5 тэрбум $, бонд усах хэрэг засгийн газарт үлдэж байгаа юм. Үүнийгээ ч ашиглах талаар ерөнхий сайд дуулгаж байна. Гэсэн тодорхой санал бид нар ч одоо хөрш орнууд байна да. Бид нарт бол хоорондоо өгч авах харилцсан одоо бие биедээ ашигтай байхаар хийх арилжаа 8 очны олон зүйл байгаа л да. Тэгэхээр энэ чиглэлээр бас нэлээд юмнуудыг бол тодруулж хийнэ. Одоо жишээ нь өчигдөр урддаггүй Чалко компани компанитай уулзсан компаниуд уулзж байна. Өглөө гэхэд бид нар Солонгос Ерөнхий сайд Орсын холбооны улс болон Бүгд найрамд Хятад ард улс гэсэн мөнхийн 2 хөрш орн руугаа албан айлчлал хийх гээд болохгүй байсан бол эх 10 сард ойролцоо айлчлал хийхээр болжээ. Айлчлал хийхээс өмнө манай уулуурхан бүтээгдэхүүний тээврийн асуудлыг шийдэх талд хамтрах төлөвлөгөө байгаа. Агарын тээвэр төмөр замын асуудал тохирох ёстой юм а. Хятадын нутгаар манай тээвэрлэлт дайрын өнгөрөхөд ямархан үн тарифаар явуулах вэ гэд ярьж эхэлжээ. Айлчлаар энэ бүхнийг зөвхөн хэлбэржүүлж гар үсэг зурна. Харин ерөнхий сайдыг чиглэсэн хэвлэлийн шүүмжийг тэрээр тоохгүй байгаагаа дуулгалаа. Бид нар хэлэлцэх асуудлаа би бол нөгөө өглөө кинон дээр гардаг шиг эзэн хэм бэ л гэж асуудаг. Худлаа буруу гүтгэлгийн мэдээлэл тарааж байгаа бол ханшаартай байгаад биегээ хариуцлага хүлээ сурах ёстой. Ярдагч юм уу, эрхлэгч юм уу, эзэн 12 оны сүүлээр бол гаргасан юм аа. Ерөнхий сайдын шинжилгээний баг ажиллаж ихтэйд 1 жил гарангийн хугацаа өнгөрч үр дүн гарах ёстой ч удаашралтай байгаа нь үнэ. 2013 оны зорилтоо засгийн газар хэрэгжүүлж дууссан 2014 оны зорилт руу орж байгаагаа эрхэм ерөнхий сайд дуулгаж байлаа. Ерөнхий хийгээ явж байсан чинь та нар шүүмж. Өнөөдрийн анхаарал татсан үйл явдал гэмтэл соог судлалын үндэсний төвийн эмч ажилтнуудын тэмцэл байлаа. Тэд шинээр томилогдсон дарга эсэргүүцэн суулт зарлаад байгаа билээ. Эрүүл мэндийн яамнаас хууль бус томилгоо хийсэн хэмээн эсэргүүцэж байгаа юм байна. Өчигдөр үдээс хойш ажил аялал зарлаад байсан гэмтэл соох судлалын үндэсний төвийн эмч зөвлөгч нар өнөө өглөөний 8 цагаас эхлэн хугацаагүй суулт зарлаа. Тус эмнэлгийн 150 орчим эмч зөвлөгч нар эрүүл мэндийн хууль бус гэж үзэж байгаа юм байна. Өнгөрсөн 1-р сараас хойш удирдлаггүй байсан тус эмнэлгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр жамбалж ажиллаж байсан юм а. Гэсэн ч өчигдөр эрүүл мэндийн сайдын тушаалаар эмнэлгийн даргаар инх баярыг томилох шийдвэр гаргасан байна. Гэмтлийн эмнэлгийн эмч нар энэ томилгоог эсэргүүцэж 14 хоногийн өмнө хүлээж авахгүй гэдгийг илэрхийлж удуу сайдад бичиг хүргүүлжээ. Сайдын зүгээс энэ эсэргүүцлийг тоолгүй томилгоо хийсэн нь өдөр тэдэн зуун өвчтөн хүлээж авдаг гэмтлийн эмнэлгийн үйл ажиллагаа зогсоход хүргэжээ. Өмнө болох ярих гэж байгаа гэж мэдээд яг одоо тийм мэдээлэлээр хүлээж авахгүй гэсэн хүлээж авах боломжгүй гэдэг бол мэдээллийг явуулсан. Ямар ч хариу өгөөд шууд томилсон байж байгаа.
тэр байдлын эсэргүүцэд манай шимлэгийн ажилтнууд тэр байдлын эсэргүүцэд төр хороо байгуулад тэгээ одоо эсэргүүцлийгээд өнөөдөр суултаа хийгээд явж байна. Эмнэлгийн хувьд бол зүгээр үйл ажиллагааны хувьд зүгээр яаралтай тусламжийн үйлчлэгүүд бол бүгд явагдаж байгаа, хэвээ явагдаж байгаа. Одоо төлгөө тагалгаанууд бол байгаа. Одоо эсэргүүцэд байдгийг байж байгаа. Зогсоот л одоо ийм их суул зарлах. Зогсоод нэлээ явагдана. Төлөвлөгөө тагалгаан зогсоодсон байна шүү дээ. Одоо энэ гэмт сон асуудлын төвд хичнээн өвчтөн байна. Одоо 500-аар өвчтөн байгаа. Ямар ч одоо юу хагалгаа магалгаа тийм хагалгаа хийгдэж байгаа. Яаралтай хагалгаа одоо дээр бол нэг яаралтайны хагалгаа орж байна одоо. Төлөвлөгөө тагалгаанууд нь бол одоо хойштогчод байж байгаа л да. Харин шинээр томилогдож ирсэн инх байрын зүгээс гэмтэл согох судлалын үндэсний төвийг удирдах байсан хуучин дарга нар нь авилга тендер газартай холбоотой асуудал нь илэрчихвээ гэсэндээ эмч сувилагч нарыг уриалсан гэж үзэж байна. Ямар ч байсан эрүүл мэндийн сайд удвал эмнэлгийн удирдлага эсэргүүцэл зарласан эмч сувилагч нартай хэлэлцэр хийж ойрын хугацаанд асуудлыг шийдвэрлэхгүй бол 400 гаруй хөвчтөн хэвтэж байгаа энэ том эмнэлгийн үйл ажиллагаа доголдож хүний амнаас эрсдэх хэмжээний нөхцөл байдал үүсч мэдэх байна. Харин гэмтэл согог судлалын үндэсний төвд гаднаас дарга томилогдсныг цагаа олсон шийдвэр гэж үз. Өргөсөн тангаргаа утан яаралтай эмчилгээ авахар ирсэн иргэдийг хохироож байгаа нь өөрөө хууль зөрчсөн үйлдэл гэж хуульчид тайлбарлаж эхлэв. Дараагийн мэдээ танилцуулъя. Явган зорчигч мэддэг хэрнээ зам хөндлөн гарахдаа гарам гарцгүй газраар явж байнга дүрм зөрчсөөр байдаг. Харин тэр бүрт хариуцлага тооцохгүй байсаар байгаа юм. Тиймээс эрх зүйн зохицуулалт хийх илүү чанга болгох хэрэгтэй гэж хууль захиулагчид хэллээ. Төгөлдөр мөрдөгдөж зам хөндлөн гарахдаа гарам эсвэл гарцтай газраар гарна. Мөн зам дээгүүр болон доогуур тавьсан нүхэн гарцаар л ганцхан гарах үүрэгтэй. Мөрдөөг тохиолдолд захиргааны дүрмийн дагуу хариуцлага хүлээнэг заасан гэсэн хэдий ч явган зорчигч гарах гарам гарцын тэмдэглэгээ хангалтгүй мөн дээр нь иргэнд очих хариуцлагын тогтолцоон замын голоос дорох өмсөр гарган алхсаар байгаамаа. Явган зорчигч зам гарцтай гарам байсаар байтал тэрийг зөрчиж одоо тэмдэглэлгүй тиймэрхүү замын газар хөндлөн гарч байгаа явган зорчигчнаас захиргааны ажиллагааны хууль зааснаар бол 1000-аас 8,000 төгрөгөөр торох юм санкцтай байдаг. Энэ захиргааны ажиллагааны хуулиа одоо энэ санкц нь бол явган зорчигч нарт бол нөлөөлөх чадвар бол алдсан байгаа. Тэгээд одоо энэ зөрчлийн тухай хууль одоо дээр бол явган зорчигчийг яг гарцгүй газраар гарсан мөн ямар нэгэн байдлаар замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн дээр бүр нь бол яг ийм зөрчлөлөөр ийм арга хэмжээ аавна гэсэн юм тодорхой одоо хууль батлагдаж гарах байна. Дүрм журмаас гадна бас нэг буруу тогтолцоо байна. Дэлхийн ихэнх хязгаар заасан автозамтай түүгээрээ заасан хэмжээнд нь хүртэл хурдтай явдаг замд нь хүн гарч ирвэл түүнийг дайрах нь эвгүй хэлэхэд хариуцлага хүлээхгүй. Бүр араас яваа олон машин усал арилгаж байгаа гэж үздэг байх юм. Гэтэл манай улсад тээврийн эрсэл хэн нэгний шүргсэн бол явган зорчигчийн хаагур ямар газраар зам гарсан эсгээс нь бараг үл шалтгаалan жолоочийн буруу болох нь нийтлэг байна. Тиймээс жолоочийг хэрхэн торгож шийдгэж дүрм мөрдүүлдэггүй үүний нэг адил үүргийг явган зорчигч хэрэгтэй болж байна. Энгүүл осол аваарч давхар багаснаа. Замын төвчрлийг бууруулах зорилгоор тээврийн хэрэгслийн дугаарыг хязгаарлаж хөдөлгөөнд оролцуулдаг болсоор жилийн хугацаа өнгөрч байна. Эхний саруудад хөдөлгөөний ачаалал харьцангуй буурсан ч одоо бол дугаар хязгаарлаад ч замын төвчрэл буурахгүй байгаа юм. Жил бүр 55-аас 70 орчим мянган тээврийн хэрэгсэл импортоор орж ирдэг гэх мэдээлэл байдаг. Цаашид дэлхийн томоохон хотуудын жишгийн дагуу тээврийн хэрэгслийн импортын асуудалд тодорхой зохицуулалт өгүүлэгдэж байна. Энэ сэдвээр бэлтгэсэн мэдээллийг одоо үзүүлье. Нийслэлийн хэмжээнд 460 орчим километр хатуу өвчлөлт автсан байдаг гэх судалгаа гэмаа. Харин нийслэлд бүртгэлтэй байдаг 330 орчим мянган тээврийн хэрэгслээс өдөр тутам 280-аас 300 орчим мянган хөлгөнд оролцож байгаа гэх мэдээллийг судалгааны хэлсээс өгч байна. Өөрөөр хэлбэл нэг л өглөө зогсоол дээрээсээ гарч чадхааргүй төвчрэлд орох магадлал улам бүр ойртож байгаа гинэ. Нийслэлийн хэмжээнд ганцхан өдрийн дотор 30 хэрэгсэл шинээр улсын дугаар авч хөлгөнд оролцдог гэх мэдээлэл байна. Тэгвэл оны эхний 9 сарын байдлаар 40 гаруй мянган тээврийн хэрэгсэл импортоор орж иржээ. 2013 оны 9 сарын 26-ны одоо өнөөдрийн байдлаар бол энэ жил 42905 тээврийн хэрэгсэл бол импортоор орж ирээд шинээр улсын дугаар авсан. Зөвхөн 60-аас 55-аас 70 мянган хооронд хэлбэлцэж байна л да. Сүүлийн 5 жилийн судалгаа авч үзэхэд импортоор орж ирж шинээр дугаар авч байгаа.
Бээжин, Токио гэд хүн амигтай хотууд тээврийн хэрэгслийн тоог олон бодлого хэрэгжүүлдэг байна. 1.3 сая хүн амтай болсон Улаанбаатар хот ч цаашид тээврийн хэрэгслийнхээ тоог тодорхой барихын тулд дэлхийн томоохон хотуудын жишгийг дагах ёстойг санууллаа. Одоогоор тооцоо судалгааны ажлууд хийгдэж эхэлсэн гэдгийг байна. Бээжин хоттой яг нийслэлтэй л 10,000 дугаар гэлүү дээ. Суглагаар суглуулдаг. За Япон улсад бол зогсоолтой гэсэн одоо машин зогсоолтой гэсэн тодорхойлолтой тохиолдол дугаар болгодог ч гэлгүй иймэрхүү янз янзын бас нэг дугаарын тээврийн хэсгийн тоог үйл ажиллагааны арга барилууд байдаг юм байна. За яг манайх бол одоохондоо бол ямар нэгэн хориг юм уу хязгаар байхгүйгээр болгогдож байгаа. За яг мэдээж асуудал энэ тээврийн хэсгийн энэ импортоор оруулж ирээд дугаар авч байгаа энэ үйл ажиллагаа авто замынхаа урттайгаа бас харьцуулж авах л ер нь цаашаа энэ хоёул уялдахгүй болохгүй гэдгийг бол ойлголоо. Бурууталтаа жолооны хүртээ тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд хязгаартаагаар оролцуулах хэсэг талаар санал асуулга явуулж баггүй шүүмжлэлд өртсөн. Харин хөдөлгөөнд оролцохыг нь хязгаартлагаас илүүтэй нэмж импортоор буруу хүртээ тээврийн хэрэгслийг оруулж ирэхийг хориглох хэсэг асуудлыг нэг тийш болгох хэрэгтэй гэсэн саналууд гарах болжээ. Тээврийн импортын асуудал томоохон өөрчлөлт гарна гэдгийг зарим Ирэх сарын 1-нд ахмадуудын эрхийг хамгаалах өдөр тохионов. Засгийн зорилттой төлөвлөлт буюу төрийн халамж, дэмжлэг тусалцаа зайлшгүй шаардлагатай хэсэгт түлхүүж чиглүүлж, хүртээмж чанарыг дээшлүүлэх зорилт тавьсан. Харин энэ зорилт бодит байдал дээр хэрэгжиж чадаад ахмадууд сэтгэл дундуур байна. Засгийн газар ахмадуудад тавих анхаарал халамжаа сайжруулж, ядууралд өртсөн ахмад настан асран халамжлах хөнгө ганц бие ахмадуудад үзүүлэх төрийн халамжийг хүртээх төдий биш хүргэх зарчим баримтлан ахмад настууд тэтгэр тэтгэмж халамжийн асуудлыг шийдвэрлэнэ гэдгээ нэг улсуудаа илэрхийлж зорилт тавин ажиллагаа олон удаа зарлж байсан. Гэвч энэ нь бодит байдал дээр хэрэгжиж чадахгүй байгаад ахмадууд хэлж байна. Хэдхэн хоногийн дараа ахмадуудын эрхийг хамгаалах өдөр тохион энэ үеэр ахмадуудыг хүлээн авч өндөр наснуудаа харж үзэх тухай бодлого зорилт дэвшүүлэх нь ойлгомжтой. Харин хойсон урай эдгээр зорилтын цаана ахмадуудад хүргэх тусламж үйлчилгээний чанар байх байдгаараа тэтгэр тэтгэмж нэмэгдсэн зүйл алгаа. Авдирлуу жоо дарахал байгаа шүү дээ. Тэгээ юу яабарах. Тэтгэр тэтгэмж нэммээр байна. Биш одоо 180 л авдаг шүү дээ. Тэгээ 30 жил ажилласан талбай хийдэг. 180 Оо тийм мэдхгүй. Хүрээд гисэн чим алгалах гэж байж байгаа. Тэтгэмж хэдийг авч байлаа? 180 л авдаг. Ер нь цаашдаа хэд болгоосоо гэж ер нь хүсэж байгаа. Годоос нэмэл зүгээр л яах юм тэгээд мэдхгүй. Би ганцаараа нэг жоохон зэйтагаас хамгийн энгийн хүсэлт бол тэтгэр тэтгэмжийг нэмэгдүүлэх. Энэ жил цалингийн доод хэмжээ 195 мянган төгрөг болсон. Харин улсад 30 гаруй жил ажилласан ахмадууд 180 мянган төгрөгийн тэтгэр тэтгэмж авч байна. Гэтэл цалин хөлс тэтгэр тэтгэмж нэмэгдээгүй байхад бараа бүтээгдэхүүний үн өссөөр байгаа нь ахмад өнгөрсөн 3 дугаар сард болсон ахмадуудын чуулга уулзтгээр ахмадын холбоо төрийн бус байгууллагууд 300 мянган төгрөгөөс доош тэтгэвэр авдаг өндөр наснуудын тэтгэмжийг 50% нэмэх хүсэлтийг засгийн газарт гаргасан. Гэвч засгийн газар судалж байна гэхээс өөр тодорхой шийдэл төрөлгүй өдий хүрчээ. Анхаарлаа хандуулж байгаад баярлалаа. 25 цаг мэдээллийг товчхоноор үзүүлж байна. Эрүүл мэндийн даатгалын даатгуулагчдаа тэмдэглэлээ дараалсан 3 жил тасралтгүй төлсөн бол энэ хугацаанд эрүүл мэндийн даатгалаас тусламж үйлчилгээ аваагүй бол эрүүл мэндийн дотор мэдрэл нүд чих хамар хоолой эмэгтэйчүүд үзлэх сүрээгийн үзлэгт хамрагдах боломжтой. Үүнээс гадна цусны дэлгэрэнгүй шийдний ерөнхий биохим цуллаг эдийн чанд аваа онцлогоо төрөө булчирхаан чанд бичлэг тархины цэглэхэн бичлэг зэргийг үнэлбэргүй хийлгэх боломжтой гинэ. Нийслэлийн малын тоотлогыг дүргээр нь гаргасан байна. Багнуур дүрэг 109,439 малтай бол Баг хангаа дүрэг 16,349, Баянгол дүрэг 17, Баян зүрх дүрэг 39,081, Наллах дүрэг 39,986, Сонгон нархан дүрэг 62,654, Цүхбаатар дүрэг 3,626, Хаавал дүрэг 35,780, Чингэлтэй дүрэг 1,528 толгой малтай байна. Малын төрлөөр нь нийслэлдээ 177 тэмээ, 25,803 адуу, 60,598 үхэр,
124,732 хон, 97,150 яма байгуул Малта өрхийн тоо 4,927, малчин өрхийн тоо 1,569 гэсэн судалгааг статистикийн газраас гаргасан байна. Стандартын шаардлага хангасан таксиг 10 сарын 1-нд зорчруулахаар боллоо. Такси нэгдүгüрийг нэгээр зорчихдоо зогсоолын бус газар зорчигч булахгүй сулахгүй ба зөвхөн зориултын зохицол зогсож үйлчлэх юм байна. Шаардлагатай үед нэгдүгüрийг нэнээс баруун гартал руу эргэн тэрээр хэсэг зогсохыг хориглоогүй туслах зам хороол хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж хөдөлгөөнд оролцох нь байна. Өвлийн улирал галт төмрийн дуудлага ихсдэг, орой өдрүүдэд энэ талаарх дуудлага ихсэн талаар онцгой байдлын газраас мэдээлж байгаа юм а. Автомашин болон айлуудын гэр байр ихээр шатгуулсан байна. Тиймээс иргэдийг гэр орон байрныхаа галаа аюулгүй байдлыг хангаж, эцэгчүүд бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулахыг нийслэлийн онцгой байдлын газраас сэрэмжлүүллээ. Мэдээ үргэлжилж байна. Авилгатай тэмцэх газраас хууль зүйн дэд сайд Эрдэнэ жамианд эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан. Энэ хэргийг шүүх хурал өнөөдөр болж шүүхээс нэмэлт мөрдөн байцаалтанд буцаах шийдвэр гаргасан байна. Хууль зүйн дэд сайд Эрдэнэ жаминд холбогдох хэргийн шүүх хурал тодорхой шалтгааны улмаас хэд хэдэн удаа хойшлогдсны эцэст өнөөдөр Сүхбаатар дүүргийн шүүхт боллоо. Анхан шатны шүүхээс энэ хэргийг хэлэлцээд нэмэлт мөрдөн байцаалт Эрдэнэ жамингийн хувьд Интерполоор 90 сурвалжилж байсан хуйг инхтвэ нарыг 90 сурвалжлахыг зогсоосон утга агуулгатай захидлыг хууль зүйн дэд сайдын хувьар Интерполд илгээсэн. Хуулийн байгууллагаас энэ захидалд нууцын ангилалд багтах мэдээлэл гаргаж инхтвэгийн мөрдөн байцаалт саад учруулсан гэж үзээд сэжигтнээр татаж авилгатай тэмцэх газарт шалгасан юм а. Хүнийг хаа нэг тэр захидал бичнээс болоод үүдэг те. Захидал гэдэг чинь бол үзэл бодлоо илэрхийлж байгааг л нэг хэлбэр шүү дээ. Тэрнээс болоод бол хэн нэгэн ял аавна гэдэг бол угаасаа байж болохгүй. Монгол улсын үндсэн хуульд ч тэгээ заагдсан байна те. Хоёрдугаарт нь яг болон 90 сурвалжлах ажиллагааг зогсоосон гэж тэгдэг. Гэтэл бол яг тэрийг болж зогсоогүй л байгаа байхгүй. Тэр нь бол Интерполоос ирсэн тэ альбом тот дээр бол хангалттай тодорхой байж байгаа юм л. Дэд сайдад холбогдох намын дарга инх хоёрын хэрэгт холбоотойгоор үүссэн, харин ерөнхийлөгч зүйлсэн учраас экс ерөнхийлөгчийн гих хэрэг үндсэндээ замгарсан. Тиймээс хууль зүйн дэд сайдад холбогдох хэрэгч мөн адил хэрэгсэхгүй болох болтой. Төсөвт тодтол хийн. Ираны цөмийн асуудлыг 3-6 сарын дотор шийдвэрлэх боломжтой. Тангараг хүргэсэн эмчнэр ажил хаялаа. Эрчим клуб ерөнхийлөгчийн цомын тэмцээнийг амжилттай үргэлжлүүлж байна. Жилд 55-аас 70 мянган тээврийн хэрэгсэл импортоор орж ирдэг. Грекийн эдийн засаг сэргээгүй хэвээр байна. Мэдээллийг эргэн сануулхад юм байна. Дараагийн мэдээ хүргье. Шинжлэлийн засгийн газрын шинээр байгуулсан яамдын нэг нь хөдөлмөрийн яам. Байгууллагада жил гаруй хугацаанд тус яамнаас хөдөлмөр эрхлэлтийг дэмжих Монгол хүн эх оронд ажилтай, орлоготой амьдрах боломжийг бий болгохоор чамгүй олон ажлыг хийж хэрэгжүүлээд байна. За өнгөрсөн хугацаанд бодлогыг хүрээнд 30 гаруй мянган ажлын байрыг бий болгожээ. Тиймээс салбарын яамнаас ажлын байранд зуучлах, жижиг дунд үйлдвэрлэгчдийг дэмжих нээлттэй хаалганы өдрийг Улсын хэмжээнд жилд ихтэй сургууль төгсөгчид хэдэн мянгаараа тоологдож байна. Харин нийт төгсөгчдийн хэдэн хувь нь ажилд орсон талаар гаргасан судалгаа байхгүй байна. Албан бус гаргасан мэдээлэлээр бараг тал хувь нь дэлгүүрийн лангуу баарны зөвч хийж байгаа гэсэн мэдээлэлчвэ. Тэгвэл энэ байдлыг эрсдэл зүгээр ажилтаа орлоготой байх боломжийг хөдөлмөрийн яам бүрдүүлээд байна. Улс яамнаас мэргэжлийн боловсролын салбарыг хөгжүүлэх зорилгыг чиглэл болгоод байна. Төгсөгчдийн нэр орчим хөв шууд ажилд орж байгаа нь үүний идэвхтэй гэдгийг салбарын сайд онцлж байна. Дээд боловсрол олгодог сургуулиуд мөнгийг авч сургаад эргээд ажлын байр олгох тал дээр ямар ч уялдаа холбоотой ажилтгүйд хандаж байна. Тиймээс ажлын байрыг бэлэн олгож мэргэжлийн сургалтыг сонгох боломж нээлттэй байгааг дуулгалаа. Нээлттэй алганы жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийн үзэсгэлэн худалдаа мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагуудын сурвалжчдын дунд мэргэжлийн Месүүдийн салбарын харуулсан шоу үзүүлбэр зохион байгуулагдсан юм а. Ижил төстэй бизнес эрхэлдэг хүмүүс маань бие биенээсээ одоо суралцах тодорхой бололцоог бүрдүүлж өгч байгаа маа. Тийм учраас бол энэ хөдөлмөрийн өдрүүдийн хүрээндээ бол хүн юм хийж бүтээх юм бол томоохон бололцоо байна. Тийм учраас тэр бололцоо болгон дээр шинжлэлийн засгийн газар хөдөлмөрийн яам анхаар туслая. Та гэрээсээ гар юм хийж чадах нь одоо юу гэдэг компани байгуулад ажил. Та ямар л зүйл хийж чадна тэр чадамжийг чинь дээшлүүлэхийн тулд бид мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвөөрөө дамжуулаад богино болон урт хугацааны сургалтууданд оруулаад өгье.
тодорхой хэмжээний чадамж одоо бүрдсэн хүмүүсийн бусад одоо аж ахуйн нэгжүүдтэй холбоодог гэсэн энэ гүүр нь бол одоо хөдөлмөрийн яам байх юм аа. Үүнээс гадна ажлын байрыг зохих хэмжээнд барьж байгаа нэг хэсэг эрхлэгчид тиймээс иргэдийн ажилтан гарцсан жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих яамных нь тодорхойлж байна. Энэ дагуу ноос ноолуур, арьс шир, барилгын материал үйлдвэрлэгч, хүнс болон малын дижээл үйлдвэрлэгчдийн үзэсгэлэн гаргасан байна. Яам бодлогоор дэмжүүл болгох хөрөнгө босгох боломж байгааг хэлж байлаа. Жижиг дунд үйлдвэрээс дэмжихтэй одоо бас нэг юутай дэмжмээр байна. Тэгцтэй бодлоготойгоор дэмжмээр байна. Жишээлх юм бол одоо ингээд үйл зөөл аваад үйл ажиллагаагаа эхэлсэн энэ аж ахуйн нэгжүүдэд бол цааш нь улам хөгжихт нь бас ийм дэмжлэг тусалцаа үзүүлэхгүй болвол яг нэг хэвэндээ л бол ингээд зөксөж байгаа байхгүй юу? Жишээлх юм бол одоо тижээлийн салбар бол дэлхийн нийтдэр бол өшөө бид нар бол тэрнээс маш их хоцортой явж үед бол одоо энэ шаардлагатай витамин, вакцин энэ зүйлүүдийг бол тижээлэр өгдөг болчиход байгаа байхгүй юу? Ямар боломж байна гэхэл биднэрт одоо юу гэдгийг баг хүүтэй, үйлдвэр учраас баг хүүтэй, урт хугацаатай ийм санхүүжилт хийх юм бол үйлдвэрийн үйл ажиллагаанд аягүй чухал байдаг л да. Ягаад гэвэл тэр өндөр хүүтэй, өндөр богино хугацаатай ийм зээл юм уу ийм байх юм бол үйлдвэрлэгчид айгүй ашиггүй багтаа тэгээд нөгөө нэг зээлэндээ ингээд зээлийн хооронд ингээд явдаг учраас зээл бол жижиг дунд үйлдвэрлэлийн зээл бол маш их дэмжлэг үзүүлсэн байж байгаа. Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид болон мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төгсөгчид маш өндөр ур чадвартай ажил хүчин болж бэлтгэж байгаа юм байна. Тиймээс тэдний ур чадрыг харуулах уралдааныг хүрээнд зохион байгууллаа. Монгол ур чадвар уралдаанд хот төдөөгийн үйлдвэрлэлийн 40 сурвалжирч, үрчин, гагнуур, гоо засал, өрг гэсэн төрлүүдэд өрсөлдөж байна. Энэ дэлхийн хэмжээнд зохион байгуулагддаг томоохон тэмцээний төрөлд ордог байна. Уралдаанд төрөлд үйлдвэрлэл урлалын политехникийн коллежийн мөнгөн сувд алтан медаль, дархан мисвтийн уран заяа мөнгөн медаль, эрэгтэй үйл төрөлд үйлдвэрлэл урлалын политехникийн коллежийн хос шагаа алтан медаль хүртжээ. Харин гагнуурын төрөл техник технологийн дээд сургууль шовдрол хүрэл медаль, дорногоо мисвтийн од эрдэнэ хүрэл медалийг тус хүртсэн байна. Цаг хэтрүүлэн ажиллаж арх согтууруулах шөнийн клубүүдийг хаах шийдвэр гарсан. Гэвч Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Орныхны тавьсан шаардлагыг биелүүлэхгүй нууцаар үйл ажиллагаа явуулсаар байгаа гэх мэдээлэл байна. Хууль дүрмэн захирагддаггүй шөнийн клубүүдийн эзэдийн цаг нөлөө бүхий хүмүүс байдаг. Улаанбаатар хотын ерөнхий менежерийн захирамжаар цаг хэтрүүлэн ажиллаж арх согтууруулах хундаагаар үйлчилж байсан 10 орчим шөнийн цэнгэний газрыг хаах шийдвэр гарсан байна. Энэ захирамжийг дагаж мөрдөхгүй нууц хэд хэдэн шөнийн клуб байгаагийн нэг нь барилгачдын талбайд барилах доргио гэх шөнийн цэнгэний газар юм а. Нийслэлийн зарчмын ажлын албанаас Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст тус баарны үйл ажиллагааг таслан зогсох үүрэг өгсөн. Харамсалтай дүүргийн цагдаагийн хэлтэс энэ баарыг хаачгаж чадахгүй тууж байна. Улаанбаатар түгээгт бол цахилгааны нь бол хаахаар бол асуудал гарсан. Энэ дээр бол тэр хяналтынх нь одоо байгууд очиод бас манай дүүргийн үйлдвэр үйлчилгээ очсон. Тэгээд бол тэр бол дахиж одоо ажиллахгүй гэдэг амт ангаргаа өгсөн. Оргиогийн хувьд бол бас асуудал 5 дахь өдөр бол бас гэнт ажилчдаг л асуудал гараалах. За цагдаагийн байгууллагт бид нэр Улаанбаатар хотын ерөнхий менежерийн алтан тоотыг бол явуулсан. Тэгээд бол ойрын үед мэргэжлийн ажиллагалтууд бол нэлээд сайн явагдаж байгаа. Ингээд томоохон ганц нэг газруудад бол бас л одоо бид нар бол бас шөнийн 12-оос шүүст тэр болгон хүн сахиад ингээд байж байна. Цагийн ойрын асуудал бол цагдаагийн л асуудал. Хэрв жирийн нэг эзэнтэй баар паб энэ захирамжийг дагаж мөрдөг бол эцэд нь цагдаад саатуулагдаж бүх асуудал үүсэх нь тодорхой. Гэтэл дүүргийн цагдаагийн хэлцээхэн дөргих баарыг нууцаар үйл ажиллагаа явуулж байгааг нь мэдсээрөөж нүдэн болоо чихэнд үлээ байсаар байгаамаа. Ер нь томоохон шөнийн цэнгэний газруудын ард талд цагдаагийн байгууллагын нөлөө бүхий албан тушаалтнууд байдаг гэх мэдээлж байдаг юм а. Хууль дүрм биелүүлэх шаардлага тавьсан зарим төрлийн албан хаагчдыг дээрээс нь дарамтлаг гэсэн мэдээлүүд чигтэлсэх болоод байгаамаа. Харин дөргөө гэх энэ баарны цаана ямар нууц ноёгоор тодорхойгүй байна. Өмнөгөө аймгийн Хамбогд суманд оршдог Ундаа гол нь оюу толгой компани Зэсийн хөдрийн нөөцөд түвшиглэн байгуулах ил уурхайтай байршлын хувьд давхцаж байдаг байна. Иймд нутгийн иргэдийн дунд хилэлцүүлэг зохион байгуулж саналыг авсны үндсэн дээр байгаль орчин ногоон хөгжлийн яамнаас баталсан наривчилсан үнэлгээний дагуу Ундаа голын голдролыг өөрчилөхөр болсон байна. Ингэхдээ Ундаа голын усны түвшинг нэмэгдүүлэх хамгаалах ажлыг давхар зохион байгуулна. Ундаа голын голдролыг
зүйн судалгаа, инженерийн төлөвлөлтөд үндэслэсний дагуу нутгийн иргэд болон экологийн системд үзүүлэх нөлөөллийг хамгийн бага хэмжээнд байлгах наривчлсан төлөвлөгөөний дагуу урсгал өөрчлөх ажлыг явуулахаар болжээ. Голыг өөрчлөлтийг хийхдээ дээд хэсгээс ирж буй гүний урсцыг ил уурхай болон хаягдл чулуулгын оолгийг тойруулан өөрчилсөний дараа эдгээр байгууламжийн доод хэсэгт буй гүний урсгалд нь буцаан оруулах юм байна. Урсгалыг төлөвлөхдөө гол үерлэх үед ус ундаа голын доод урсгал зэрэгэл дамжин нийлнэ. Дээд доод урсгалын даланг голын ус нээлттэй уурхаагаас холуур өнгөрөхөөр байршуулж ундаа голын урсгалын өөрчлөлтийн үр дүнг урсгалын доорх худагт хэмжилт хийж үзэх юм байна. Хөрсний усыг өөрчлөх төсөл бол Монгол улсын хувьд бол шин тийм ээ. Тэгээд дээр нь говь нутгийн маань энэ хуура уур амьсгалтай нөхцөлд ажиллаж байгаа энэ нутгийн иргэдийн хувьд бол мэдээж энэ усны төлөө санаа тавих, санаа зовох асуудал байгаа. Тэрийг бол бид хүлээж авдаг. Мэдээж тэр бол ойлгомжтой асуудал. Бид нар бол анхны үндэстээр энэ төслийг хэрэгжүүлсэн учраас анханаас итгэлтэй байсан. Тэгээ бол одоо бид маань эргээд замаар урсаж байгаад бол баяртай байгаа. Нутгийн иргэд маань ч гэсэндээ бас хандлага нь өөрчлөгдөж энэ усаасаа хэрэглээд эхэлсэн. Энэ өөрчлөлтийг хийснээр ундаа гол алга болохгүй харин хамгаалалт болно гэж үзэж байна. Ундаа голын бороо булгийг уурхайн доод талд сэргээн бий болгосноор мал амьтад тогтвортой усаар хангагдах бололцоотой болох нэ. Ан амьтад малчид тэдгээрийн мал сүргийг тогтвортой усны нөөцөөр хангах үүднээс шинээр гаргах булгийг одоогийн байгаа булагтай чанарын хувьд адил байхаар төлөвлөж байна. Шинээр үүсгэх булаг хэрхэн ашиглагдаж үр дүнгээ өгч байгаа талаарх хяналтыг байнга хийж гарах аливаа нөлөөллийг бүрэн арилгахад иргэдтэй хамтран зөвлөдөж байна. G-Mobile компани Монголын оюутны холбоотой хамтран ажиллахаар болоод байна. Өөрөөр хэлбэл залуусын хичээл сургуульд дэм үзүүлэх зорилгоор G-Mobile компани шинээр гаргасан Facebook дата багцын SIM карта билет захиалсан бүх оюутанд бэлгэлэхээр болжээ. Энэ багцын онцлог нь дэлхийд Facebook, дуу хөгжмийн нэгдсэн сайт Хуур цэгийн мэдээллийн News цэгийн мэдээ цэгийн сайтууд руу 3-6 сарын турш шүн төлбөрөөр холбогдож өдөр бүр 5 мегабайт дата сард 10,000 мессежний эрхийг урамшуул тогтмол авах юм а. Компанийн хувьд оюутан залуусаа дэмжиж оюутны холбоотой хамтран ажиллаж байгаадаа маш их баяртай байна. Оюутан залуус маань энэхүү ямар давуу талтай юм бэ гэхлээр яг тэдний өдөр тутмын хэрэглээ болсон Facebook багц руу үнэгүй орох байгаа. Мөн Хуур цэгийн мэдээ цэгийн News цэгийн сайтууд руу үнэгүй орохоор энэ дугаарынхаа ноттой бэлгэлж байна. Энэ жилийн үед бол 113,000 оюутанд бид эрхний ээлжинд бүх оюутан SIM картыг үнэлбэрг өгнө. Түүний дараа бол үлдсэн одоо 50 орчим бас хүрэх ажлыг энэ жилийн хугацаанд хийнэ. Тэгэхээр G-Mobile компанида цаашид нь оюутан залуучуудыг интернет ертөнцид хязгааргүй аялах, за мөн шаардлагатай мэдээллийг цаг алдахгүй авахт нь одоо энийг туслах нийт оюутан залуучдын өмнөөс маш их талархаж байна. Үүнээс гадна Америкийн нэгдсэн улс, Бүгд найрамдах Хятад ард улс, Бүгд найрамдах Солонгос улс, энэтхэг зэрэг монголчууд бидний хамгийн их зорчдог 14 улс руу 1 минутыг 100 төгрөгөөр ярих боломжтой болж байгаамаа. SIM амссан оюутан бүр Facebook хаягаар орох буюу үйлчлэгний дурын салбарт хандан идэвхжүүлэх боломжтой юм а. Үзэгч та бүхэндээ өнөөдөр бэлтгэсэн дотоод мэдээ сурвалж хэсэг хугацааны зар сурталчилгааны дараа дэлхийн дахны анхаарлын төвд байгаа онцлог үйл явдлын мэдээлэлс хүлээн авч үзээрэй. Ухаалаг гар утсаа урьдчилгаа төлбөргүйгээр Samsung Hello Unitel Group. Витамин С, кальц, амин дэмээр баялаг Любятова. Өглөө бүр ирч хүчтэй. Аз жаргалтай байна би, баяртай байна. Та хамт байгаа болохоор баярлалаа merci. Merci. Тансаг шоколадны зуулуу таатай мэдрэмж. Шимини сэтгэлийн merci.